За сайн байцгаана уу? Mining Pulse podcast-аар уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн дугаараар бид бүхэн төр хувийн хөгжлийн түншлэл, за хамтын ажиллагаа, доктортой хөгжлийн талаар бас сонирхолтой сэдвээр ярилцахаар хоёр зочныг студидд урьсан байгаа. За өнөөдрийн ирсэн зочдыг танилцуулъя. За ингээд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ бид бүхэнтэй бас эхний ярилцлаганд орж байгаа нь бол орж байгаадаас талархаж байна. Тэгээд бид бүхэн одоо яг гуруула төрийн бас байгууллагын төлөөлөл, за бизнес эрхлэгчдийг бас яг төлөөлж ажилладаг одоо энэ байгууллагыг төлөөлж сууж байгаа. Тэгэхээр төр хувийн хөгжил одоо яг түшилж чадчихээн үү те? Яг энэ түшил одоо ямар хэмжээнд байна гэж бодож байна. Чадж байгаа бол яаж одоо юун дээр хамтарч байна. За чадахгүй бол бас яагаад одоо энэ хамтарлаас амжилтгүй байгаад байна гэж харж байна. Хоёр гишүүдээс ойлонгоос насвэ. За ямар сон подкаст өрсөнд баярлалаа. За тэгээд даатгалын зах зээлийн нийт салбарын хувьд бол яг энэ завшааныг ашиглаад 1300 хүн байдаг. Одоо манай салбарын ажилтдаг. Энэ хүмүүстэй ямарсан бүгдэнд нь ингээд мэд дамжуулчих. За төр хувийн хөгжил хоёр хамтын ажиллагаан дээр яг ажиллаж чадж байгаа юу гэвэл чадахгүй байгаа, хангалтгүй байгаа. За яагаад хангалтгүй байгаа вэ гэхээр одоо зөвхөн даатгалын салбар дээр гэхэд ганц тоо статистик татахад барилгын салбар гэж байгаа. За даатгалын салбар маань өөрөө маш олон салбар руу орж тэр салбаруудын эрсдлийг нь бол өөр дээр авч ажилладаг. За барилгын салбар дээр Улаанбаатар хотод гэхэд 4000 орчим өргөх машин механизм байт юм байна. За тэгээ энийг бол жил болгон ингээд нөгөө паспортжуулдаг энэ ажил хийддэг. Гэтэл энийг төр хийдэг энэ ажлыг яаж ийм нөхлөөр нэг 3-4 хүн энийг жил тойрон явж паспортыг баталгаажуулж явчихдаг. Гэтэл 365 хоногт тэр 4-5 хүн бол энийг бүгдийг ингэж очих боломж бол угаасаа байхгүй. Уг нь энийг баруунд бол яаж хийдэг вэ гэвэл хувийн хвшил нь өөрөө даатгаад эрсдлээ аваад за тэгэхээр тэр эрсдэл маань өөрөө даатгалын салбар руу шилжиж байгаа. За тэгэхээр даатгалын салбар руу очичоор нөгөө даатгалын компани захиралч баг өөрөө өдөр шөнөгүй тэр каран унчихыг хажууд зогсоод тэгэхгүй мэрэгжлийн хяналт тэрийг очиод яг бүрэн бүтэн байна уу гэдгийг бол бүрэн хянах ямар ч боломжгүй. Даатгалын компани бол эргүүлээ тэр каран унаад хүний амь хөрөнгө эрсдчих юм бол тийм нөхөн төлбөр төлөх учраас яаж тэрийг бүрэн бүтэн байлгах вэ? Яаж хөдөлмөр хамгааллыг сайн байлгах вэ гэдэг дээр анхаарал явуулдаг. Тэгэхээр энэ бол зүгээр л ганцхан жишээ. Төр энэндээ орох ёстой юу? Орох ёсгүй юу гэдгийг. За би бол төр хувийн хөгжил хамтарч ажиллаж чадахгүй байгаа. За ялангуяа төрийн хувийн хөгжилтэй өрсөлдөд байгаа гэдэг бүр хэд хэдэн жишээ аваад хэлмээр байна л да. За жишээл Уулуурхаан биржийн тухай 2022 оны 12 сард батлагдсан. Тэгээ энэ бол мэдээж энэ Монгол улсын хамгийн том экспортын гол нэрийн бүтээгдэхүүн. Уулуурхаан зах зээлийн ил тод нээлттэй засаглал сайтай амьсгалаас ангид ийм л бий болгох гэж ийм л асуудлыг шийдэх гэж бий болгосон. Тэгээ одоо манай хөрөнгөний бирж маань 22 оны 12 сараас хойш одоо энэ 25 оны 6 сар хүртэл бараг ингээд 2 жил хагас за бараг 3 жил энэ үйл ажиллагааг зүгээр танаар хийдэг болсон. Хөрөнгөний бирж маань өөрсдөө арилжаагаа хийн, зуурчлагчийн брокерийн ажиллагаа хийн, KYC-г харьцаж таны харах хэмжээ хийн, шинээр худалдаа авах хаах гэж өөрсдөө өгшөө хойшоогоо явдаг болсон. Уг нь энэ сүүлийн 3 дунд хувийн хөгжлийг хийж таахгүй. Үнцаасны зах зээлийн тухай дээр ч гэсэн тодорхой байсан. Хөрөнгөний бирж бол зөвхөн үнцаасны арилжаа ингэж. Гэтэл өнгөрсөн оны 5 сард шинжсэн одоо тэр хуулиар тэр хэсгийг дарцсан баггүй тэр. Яг хөө тэгээ хувийн хөгжлөө өрсөж байгаа байдал нь. Одоо уулуурхаан биржийн шүүрэл авсан 14-5 компани байна. Энэ хэд маань хамгийн багадаа нэг компани 8-9 тэрбум төгрөг хөрөнгө оруулалт хийсэн. За 15 6 гэж марга 100 тэрбум төгрөг хөрөнгө оруулалт хийчихэд төрөө араас сонсож байгаа байхгүй. Гэтэл хөрөнгөний биржийн өөрсдөө брокер гэдэг нэг ийм асуудалтай. За энэ нэг жишээ. За хоёр дахь жишээ би бас дурдмаар байна. Одоо сая өнгөрсөн сард яасан мэхээр нийгмийн даатгалын ерхий газар 400 тэрбум төгрөгийн арилжааны банкнд байршиллаа шүү дээ. Тэгээд жилийн хүн 14. Тэгэхээр энэ хүү өрсөлдүүлсэн хоорондоо арилжааны топ 5 банкнаас үнийн санал аваад. Гэтэл тэр баруун гардлаараа зээлийнхөө бууруулна гэж ярьж хагаад зүүн гардлаараа арилжааны банкуудын их усрын зарлалыг өсгөхөд хооронд нь өрсөлдүүлж байгаа юм. Гэтэл төв банкны үнцаас ч өнөөдөр 12% байна. Тэгээд 12%-аас дээшээ зарлалтай их усрыг арилжааны банкуд орж байгаа юм. Энд чинь абсолют дотор шууд зээлийг 2 гэж хөрнөмжиж байгаа юм. Намайг хуучин дээрээ банкны салбарт ажилладаг байхад
бид нар нийгмийн даатгалтын салбараас яаж их өсөр ямар хүний санал өгдөг байсан мэхээр тухайн үед банк нэмцээс харж чад заавал нөөцийн зардлаа асч чад тэрнээс бага өгдөг гэсэн. Гэтэл н төв банкуд арилжааны банкуд одоо бүр энэс өндөр өгдөг болсон байна шүү дээ. Энд чинь ингээ проблем байхгүй. Энэ нь одоо юу гэдэг өрнгийн зах зээл нь арилжааны банктай өрсөлдөх боломж ингээ хязгаарлаж гэж байгаа байхгүй. Хэрвээ энэ 400 тэрбум төгрөгийг 14% дээр үнэхээр өгмөр байсан бол тооцоо аж ахуйн нэгжтэйгээ тэр чөчлөлийн зээл хэрэгцээ байгаа шүү дээ. Кредиттэй дундын зуршлах үе арилжааны банкыг алгасаад өрнгийн зах зээл өгөх боломжтой байхгүй. Тэгэхээр манай төр ингээ нэг талаар өрсөлдөд байгаа юм шиг нэг талаар өггүй юм шиг. Гэхдээ ингээд бодит фактууд ингээ хараад хаа төр хувьчлалтаа өрсөлдөж байгаа. Хувьчлал төртөө өрсөлдөх ямар ч боломж юу. Зөв. Тэгэхээр яг төр хувийн хвшлийн түншлэл гэж сүүлийн жилүүдэд бол засгийн газраас маш их ярьж байгаа шүү дээ. Гэхдээ яг одоо хоёр олзогчийн маань харж байгаагаар бол бид нар хангалттай сайн түншилж чадахгүй байна гэдэг мессежийг авлаа. За тэгээд цаашдаа бид нар яг энэ түншлэл ер нь ямар хөө байдлаар оршиж ийж яг энэ бизнес эрхлэгчдийн одоо энэ бизнес эрхлэх орчин нөхцөл бүрдэх юм бэ те. Нийгмийн эдийн засгт одоо мэдээж яг өмчийн хэлбэр бас үл хамааран зэрэгцээ бас оршин тогтнох тэр боломж болцоо бол байх ёстой байх одоо нэг балансыг барих те. Тэгэхээр цаашдаа бид нар энэ түншлэлийг ер нь хэрхэн одоо үр дүнтэйгээр хөгжүүлэх боломжтой гэж бас та бүхэн харж байна. Миний бодлоор бол тэр менежментэнд нь хувийн хвшлийн одоо юу гэдэг оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байхгүй. Төрийн бол орон нутгийн өмчийн тухай хувь тэгээ сая нэг засгийн газрын хэлэх газрын дараас уучрал сайд ингээд юу шинжилгээ явуулж илээ. Энэ үеийн хамгийн том алдаа нь тэр хуулийн 50-р зүйл эдгээрчлээ нэг заалт өгдөг. Түр болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 5 ба түүнээс дээш хувийн нэг улсын түн талбайтай этгээд худалдаж авчлахгүй гэсэн заалт өгдөг. Энэ үеийг хамгийн том жишээ Монголын өрнгийн биржийн IPO дээр бий болсон шүү дээ. Өрнгийн бирж дээр 5 ба түүнээс дээш хувь цэрмэссэн этгээд байхгүй. Яагаад өдөр хуулиар тэгэхээр компанийн тухай хуулиар 5 ба түүнээс дээш эзэмшиж тухайн хувь цэрмэсэгчд өөрөөр төлөөллөө цуцд нь ордог байхгүй. Тэгэхээр ингээд нүглийн нүдийг гурлаар хуурна гэдэг шиг хийгээд өнгөрсөн. За өрнгийн бирж нь хаацуулж явсан IPO нь яасан гэхэд тухайд яг уулуурхан биржийн тухай балдагдаад хүн болгоны ингээд нэг юу хөдөлгөжсэн байхгүй. Азар дүүнс өрнгийн бирж нь хасах баланс нь хасах хэцүү компани байсан шүү дээ. Яг барилга том хөрөнгүүд байсан. Яг үнцэн үйл ажиллагаасан юу ч болохгүй. За тэгээд тэр хуулийг ингээд даваад ингээд оролд яг нэг хэд хүмүүс хоорондоо за чи 1%, би 1%, хоёлоо 2%. Одоо би нэг л яриа те. Ингээд гурлаа нэг 5% авчи тэгээд өөрсдийнх нь бизнесийг ингээд хөгжүүлээ яриагээд яваад ороход дараа нэг журам хөхтөн тэр нь болохоор төр түүнийг төлөөлөх итгэдийн төлөөлөн удирдах зүйлд явын хөгжүүлээ нэг юм сонгох журам байгаа. За тэрэн дээр юу гэсэн бэхэд одоо нээлттэй хувьцат компани тузын шүүн хамгийн магадгүй 9 ахс таахгүй хуулиараа гэн дээр юу гэсэн бэхээр тэр журам дээр юу гэсэн бэхээр тузын төлөөллийн хамгийн мага 3.2-оос доош төр түүнийг төлөөлөх итгэдэг байна гэдэг. Тэгээ 9 чинь 6 төр байна. Үлдсэн 3 юм баха. Хувь байж чадахгүй шүү дээ. Хараад тус байгаа. Ингээл бодох бүдгүй. Тэгэхээр зүгээр санаа нь оролцоо байхгүй тийм. Оролцоо байхгүй оролцуулаач. Төрийн бас байгууллагуудынхаа бас яг өнөөгийн нөхцөл байдлыг харахаар тий одоо 30 жил одоо яг зах зээл шилжснээс хойш төрийн бас байгууллагуудаас үүсгэн байгуулагдаад одоо 35 орчим жил болж их шиг байна. Тэгээд эндээс бас яг ингээ хөгжлийг нь хараад өнөөдрийн одоо яг энэ төрийн бас байгууллагын маань одоо хөгжил төлөвшил бас хэр байгаа юм бэ тий. Цаашдаа одоо яг энэ төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд одоо засгийн газраас бас нөө зарим төрийн чиг үүргийг төрийн бас байгууллагууд руу шилжүүлнэ гэдэг ингээ яригадаад байдаг. Тэгэхээр энэ дээр бас бид нар одоо яг тэр чиг үүргийг нь аваад хэрэгжүүлээд явах тэр төлөвшил нь бий болсон уу? Тэр боломж нөхцөл нь одоо яг энэ төрийн бас байгууллагуудаар бас байгаа юу? Энэ дээр таны бодол. За сүүлийн 35 жилд бол яг бид нар нөгөө хувийн өмч гэдэг юм бий болоод тэгээ нэг харилцаанд ороод суралцчихл байна л да. Яг энэ дээр бол одоо төгс сурцсан гэж бол ярьж болохгүй байна. Тэгээд яг энэ үйл процесс дээр яг нэг аягүй чухал надад бодогдоод юм юу гэхээр төр өөрөө нөгөө бодлогоо гаргах хэрэгтэй. За сая бол одоо жишээлбэл манай 34 дахь ерөнхий сайд маань сонгогдоод гараад ирлээ. За тэгээд мэдээлэл дээрээ бол төрийн өмчт компаниг хагасыг байхгүй болгоно гэж хэлсэн. За би бол дотор тэр ингээ аягүй тийм ихтгэл найдвар өгж байгаа мессеж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр 50% байхгүй болгоно гэдэг чинь эргүүлээд чинь хувийн хвшилтэйг өрсөлдөж байгаа 50% байхгүй болов гэсэн үг. За хувийн хвшил төр хоёрын өрсөлдөөн дээр ямар асуудал үүсдэг вэ гэхээр нэг нь андаа давуу эрэхтэй байх гэдэг. Тэр аягүй зовлонтой. За гэхдээ нөгөө талаараа давуу эрэхтэй байгаа хэрнээ ямар асуудал үүсдэг вэ гэхээр ашиг сонирхлын зөрчил гэдэг юм аягүй их гарч гадаг. Тэгээ тэрнээсээ болоод маш олон залуучууд жишээлх юм бол тэрнийхэн золиос болох эрсдэл маш их гардаг. Уг нь энэ дээрээ ингээд бодлого нь аягүй тодорхой байгаад за бид нар ийшээ орноо, ийшээ орохгүй. За хувийн хвшлийн сонирхлын ийм мэргэжлийн байгууллагууд нь энийг бол илэрхийлж явнаа. Хуулийн дээр эдгээр нь өөрсдөө ингээд саналаа оруулнаа. За яагаад тэгэхээр үндсэл нь ийм байна гэдээ ингээд явчих юм бол уг нь их амар. За одоо Монголын даатгалын зах зээлийн холбооны хувьд гэхэд одоо даатгалын хууль шинжлэхдэх гээд явж байгаа. За одоо манайхан саналаа явуулаад тун удахгүй
саналаа болон боловсруулж байгаа хүмүүстээ бол өгөх гэж байгаа. За энэ дээр нэг чухал юм юу гэхээр бид нар нөгөө төр хариуцлага дээр юугаа хариуцах вэ? Энэ хувийн хвшлүүд нь яг юугаа хариуцах вэ гэдгийг нэлээх заагалж өгөх гэж оролдоод байгаа. Тэгэхээр энэ өөрөө эргүүлээд манай улсын их хурлын 2024 онд сонгогдсон их хурлын маань өөрөө 28 он хүртэлх стратеги дээр бас яг энийг заасан байгаа. Яг л нөгөө журмуудаа багасгаад тэгэхээр хуулийн дээр илүү их төвлөрсөн болгоно гэдэг ийм бодохтой яваад байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас их чухал санагдаад байгаа. Тэгэхээр хуулийн дээр юм маш тодорхой байх юм бол байж байгаа нэг юм 5 хоног болоод нэг юм журмаа солиод идэг биш. Тэгэхээр эн чинь нөгөө хувийн хвшлийн үүднийг аягүй төвөгтэй юм чи тэр журмыг ойлгож тэрэндээ гэж нөгөө бизнесээ тааруулж ажиллана гэдэг чинь аягүй төвөгтэй. Хууль бол бас учиртай. Яг л хуулиа нэг баталчвал энэ бас дараа нь гар урах хугацаа гэж байгаа, судалгаа хийн гэж байгаа. Тэгээ энэ бол бас нэг юм давуу байдал үүсэх юм болов уу гэж хараад байгаа. Одоо саяхан бид бүхэн сая сүүлийн он гарснаас хойш авж байгаа мэдээлэлээр мэдээж экспортын түүхийн гол одоо бүтээгдэхүүн маань нүүрсний зах зээл бас сайнгүй байна. Гадаад зах зээл дээр хашийн уналттай. За нөгөө төсөв маань өнгөрсөн жил нэлээ одоо өндөр батлагдчихсан тий. Тэрний одоо төсвийн гүйцэтгэл талдаа ингээд эхний одоо улирлын байдлыг харахад л сайнгүй л ингээд үр дүнтэй яваад байна л да. Тэгээ цаашдаас яг энэ алдагдлыг яаж нөхөх вэ гэдэг дээр алт 3 хөтөлбөр аян гэдэг одоо гарчлаа тий. Тэгэхээр алт 3 аяны хүрээнд бас нэлээ одоо хэмжээний одоо хөрөнгө оруулалтыг засаг өөрөө хийх гэж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр дахиад бид нар нөгөө төрийн өмчт компаниуд ингээ асуудалтай байна. Засаглалын хувьд за дахиад нөгөө хувийн хвшилтэд өрсөлдөж ин гэж асуудал яригдж байдаг. Тэгэхээр яг энэ одоо зах зээл дээр одоо хүчээр бий болох гэж байгаа. Энэ 2.5 их 80 гэсэн баха тийм. Энэ их 80 төгрөгийг бид нар яаж үр ашигтайгаар яг энэ алт хөтөлбөр зарцуулаад тийм одоо нөгөө богино хугацаанд энийг одоо нүүрсний одоо зах зээлээс алдагдж байгаа энэ одоо мөнгийг нөхөх боломж байх юм уу тий энэ дээр бас бид нар одоо төрийн бас байгууллагуудын үүрэг оролцоо бас ямархуу одоо байдлаар оролцоод явбал үр дүнтэй одоо аяныг одоо удирдах явах боломж бүртгэл. Энэ 2.5 их нэдэд чи манай бараг төсвийн орлогоо энэ ч зүгээр 10% нөгөө тий айгүй хөнгөштэй. Зүгээр ингээд олон улсын туршлагаас ч юм уу жишээнээс хараад хаад энэ мэдээж нөгөө нэг засаг төрөөс үүд чинь татвар төлөвчтэй мөнгөөс гарах гэдэг байгаа байхгүй одоо миний одоо бит 3 мөнгөөс хувааны улаалан дотор 10 төлж байгаа шүү дээ. Тэрнээс явах гэдэг байгаа. Тэгэхээр ингээд Slongs-ийн шиг аваад үсгээр энэ маань их хайхтай гарт юм уу. 1970-80-аад оны үед одоо татвар төлөвчтэй мөнгөөс ямар нэгэн тийм нийгмийн шин чанартай төс төлбөр рүү хөрөнгө оруулах юм бол тэр заавал хөрөнгөний зэсгээрээ дамждаг. Өөрөөр хэлбэл ил тод байх хэрэгтэй байхгүй. Одоо өнөөдрийг хүртэл бид нар ажлын байрыг нэмэгдүүл 10 их нэ. За 2012-13 оны мөнгө хөвөлтэй үе шүү дээ. За энэ минь ингээд бүгдийг ярих юм бол өгөөд арилжны банкар явсан. Тэгээ тань талтай ойрхон улсууд нь тэр зээлүүдийг зах зээл нь бас үгээр авсан. Өндөр зээлээ хаасан эсвэл баг хүтээ зээл авчаад өндөр хадгаламж ингээ байшуулсан. Тэгэхээр санаа нь чи нэгэн л татвар төлөгчдийн мөнгөөс хин нэг тэдийг татаасаар ингээд бий болгож байгаа хөрөнгөний зэсгээр нэг тод байх гэж байгаа байхгүй. Жишээлбэл А гэдэг компани энэ ямар хэмжээний их өсөр авсан, энийг ямар хөрөнгө оруулалт хийх, тамд хөрөнгөө сайжруулах юм уу, шин тамд хөрөнгө худалдаж авах юм уу, ажилтнаа залин нэмэх гэдэг юм уу, ажиллагаа өргөжүүлж байгаа юм уу тийм. Тэрийгээ сайхан баа байгуу бичээд ингээд тайлбарлаж байхгүй. Тэгвэл энэ чинь ил тод бий юу? Ил тодууд бий болох тэр хүн болгон итгээд дараа тэрийн төсөд нэрж итгэж идэх байхгүй. Түүнээс одоо яг өмнөх шиг ингээд давтаал арилжааны банкудаар ингээд явах юм бол тэгээл нөгөө нэг харуулчих юм болох байхгүй. Тэгээ бас нэмээ хэлэхэд ичний алт 3 төсөв аягүй гой сонсогч байгаа ч яг энэ чинь үр дүн аягүй бага штэ. 200-300 сая доллар гэтэл бид нар чинь сартаа 200-300 сая долларын нефт хөдөлж авдаг ард юм штэ. Тэгэхээр нэг сар хэрэглээгээ яхад бөө популизм ч гэдэг юм уу бөө юм болол энэ дэстэ ямар том юм гэдэг. Тэгээ магадгүй нөгөө нийгэм сэтгэл зүйдээ нөлөөлөх нь чухал байх л да. Алт 3 хөтөлбөрөөр чинь олиод тааж докторч юм байна гэсэн нэг. Пил авсан болоос ч. Тэгэхгүй манайхан чинь нөгөө валютын хадгалан чи хөрөнгөлт биш хөрөнгө оруулалт хэлбэр хадгалаад эхэлсэн. Тэгээл доллар авчаал өсөөсөө сууждаг. Нэгдтэй гарсан сууждаг. Яаж ч нөгөө нэгдтэй гарсан усууд нь жоох мөнгөтэй чон бийдэж усууд байгаа гэдэг. Тэгэхээр яа харахгүй нөгөө тэр том масаа тэр хэд мөнгө удирдах жаа. Энэ ихтэй зөвхөн Монгол дэвшлэгийн асаг үл юм л та. Тэгвэл санаад алт 3 хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөв баг. Тэрийг ил тод нэлтэй уулаасаа. Тэгээ дараагийн юм тийм бас юм бол арилжааны банк гэхэ болооч бид ч одоо арилжааны банкын зээлэх хөнгөд нуулаад олон л очтой. Тэгэхээр дөрөвсөн чинь төрний гараараа окей чи нөгөө араа ингээ үүсэл үүдэг яг нэгдсэн бодлоготой байж чаддаг юм уу? За магадгүй түр мангар том аппарат гэдэг байх л да. Энэ нэг удирдах чаддаг. Би нөгөө төрд ажилладаг болохоо буруу хэлээд магадгүй онгороод ич магадгүй. Яг орсон чинь бас яг өөрөө ич магадгүй шүү дээ. Гэхдээ нөгөө төрд ажиллаж байгаа найз нөхөд ах дүү одоо танилын хүмүүс ч юм уу эсвэл сонсож байгаа хүмүүсд нь бас ойлгоо те. Нэг нь л бид нар улсынхаа төлөө улсынхаа өрсөлдөх чадварыг нэмэх юм чинь энэ чиглэл рүү явуул яасан бэ гэж.
Тэгэхээр нөгөө хяналтгүй байх юм бол тий зориултын бусаар бас энэ маань ашиглагдаад яг нөгөө үндсэн одоо хөтөлбөрийнхаа бас үр дүнгээс хойш татах бас юм эрсдэл байна гэж хэлж штэ тий. Яг өнгөрсөн хугацаанд бас ингээд харах юм бол нөгөө алтныг 2 хөтөлбөрийн одоо үр дүн бол тодорхой одоо шууд ингээд хөтөлбөр эхлүүлээл өгөөж болохгүй шин чинь тодорхой хугацааны дараа 4-5 жилийн одоо дараа энэ өгөөж нь орж ирж байгаа байхгүй. А гэтэл тухайн үед бол алтныг 2 хөтөлбөр хэрэгжиж байгаа үед чинь манай алтны нөөцийн 90% нь шороо орд дээр байж идэг, 10% нь үндсэн орд дээр байсан байхгүй. Одоо энэ эсрэгээр болцсон. 90% нь үндсэн орд дээр, 10% шороо орд дээр байхгүй. Шороо орд чинь нөө мэдээж олборлогод хэлбэрхэн те богино хугацаанд мөнгө авчих боломжтой. Тэгэхээр 90% нь үндсэн орд руу орно гэдэг маань эрсдэл бол улам л одоо нэмэгдэж байна те. Энийг одоо эрсдлийг нөгөө давхуудчсан бид нарт одоо даатгаланчсан гэж хэрэгтэй болол явна те. А эргээгээд нөгөө хөрөнгө оруулалт маш их өндөр шаардлагдан. Хөрөнгө оруулалтаа дагаад нөгөө бүтээн байгуулалтын цаг хугацаа гэдэг нь бол нөгөө шороо ордтой бол харьцуулахад бол 2-3 жил дахиад урт байхгүй. Тэгэхээр нөгөө өгөөж нь бол хожим орж ирэх юм байна. Тэгэхээр яг хөө зүгээр ганцхан алт хөтөлбөр гэж найдах биш те. Олон одоо цогц хөтөлбөр байж ийж одоо энэ эрдэс зээлийн салбар дээр нөгөө тулгуурласан эдийн засаг манаас яг энэ хүндрэлийг давах одоо боломж нь үүсэх юм бол гэдгээр нас бидний зүгээс хараад асуудлыг тавиад яваад байгаа л да. Тэгэхээр цаашдаа бас яг энэ одоо гаргах тэр зах зээл дээр гаргах 2.5 их 80 төгрөг дээр нь бас яг энэ төрийн бус байгууллагууд одоо холбогдох төрийн бус байгууллагууд бас хяналтаа тавьдаг те ил тод байхыг шаарддаг. Энэ ажлуудыг бас хийгээд явах нь одоо хэцүүтэй байна те. Тэгж одоо явах юм бол бас те нөгөө ил тод одоо байдлаар энэ төсөл маань хэрэгжих болов гэж бас найдаж байна. За даатгалын хувьд бол яг бид нар мэдээж эрсдлийг одоо хаадаг том хүч гэж ойлгодог. Тэгэхээр одоо яг бид нар уулар хааж гихгүй дид бүтцийн төслүүд дээр те үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас өнөөдөр даатгуулаад эрсдлийн хамгаалах тэр боломж төсөл нь одоо яг хэр байгаа юм бэ? Энэ дээрээс даатгалын компаниуд маань ер нь бэлэн байгаа юу? За даатгалын нэг чухал юм нь юу вэ гэвэл харилцагчаа боловсруулах хэрэгтэй байдаг. За би одоо энэ холбооны хэрэглэгчээр сонгогдохдоо нэг айгүй чухал одоо хийх ажлын маань нэг хэсэг бол энэ боловсролын хэсэг байна. За яагаад тэгэхээр манайх энэ маш олон салбар дээр анзаардаг. Та бүхэн юу санаж байгаа сүүлд боловсролын салбар дээр судалгаа хийсэн чинь манай 10 жилийн хүүхдүүд уншсан зүйлээ ойлгохгүй байна гэдэг тэр нэг олон улсын тест авсан ч гарсан гэдэг. Тэгэхээр энэ өөрөө юу гэсэн үг вэ гэхээр бичсэн юмыг ойлгохгүй байна гэдэг чинь энэ аюу аимшигтай юм байна. Тэгэхээр яг энэтэй адилхан одоо тэр учирч болцсохгүй эрсдлийг тайлбарлаж өгөөд тэгээд тэрийг ингээд өөрлөгөө шилжүүлж авах гэдэг маань өөрөө бас нэлийн тийм том ажил байдаг. Тэгэхээр энийг бид нар ард иргэдтэй аж ахуй нэгжүүдтэй ойлгуулна гэдэг маань бас айгүй тийм том ажил байдаг. Яг сонсоход ингээ айгүй энгийн боловч нөгөө энгийн юм чи өөрөө айгүй агуу байдаг гэдэгтэй адилхан айгүй чухал даатгалын боловсролыг өгөхгүй болохоор одоо манайхан ямар нэг юм гадуур өргөн ойлголттой байдгүй гэхээр би ингээ жил болгон даатгалд мөнгө төлөөддөг. Тэгсийг надад юу ч өгдөггүй гэж яриаддаг. Тэгээ уугад энэний реформыг бол одоо сүүлийн нэг жил орчмын хугацаанд бол ингээд эхлэх гээд явж байна. За энэ та бүхэн юу санаж байгаа албан журмын даатгал дээр бол энэ нөгөө скоринг гэдэг юм үсгээд одоо ихтгэлцүүр гэдэг юм. За хариуцлагатай жолооч, хариуцлагагүй жолооч хоёрын хооронд нь ялгадаг болох гээд явсан. За харамсалтай нь энэ маань одоохондоо арай ингээд хэрэгжиж эхлэегүй. Яг эхэлж явж байгаа. Энэ эргүүлээд энэ нийгэм ч өөрөө хариуцлагатай хүн бол жишээл банкнаас зээл авахд хүүн буурж идэг. Яг цаг тухайд мөнгө төлдөг хүн бол тэр ингээ буураа явж идэг. Хэрвээ та хариуцлагагүй төлбөрөө цаг тухайд нь төлж чаддгүй бол хүүн өсөж идэг. Магадгүй танд банк зээл өгдөггүй болох тийм ээ. Тийм хүртэл юм хариуцлага үүсгэж явж идэг юм нийгмийн тогтолцоонд бид нар байгаа. Тэгээ энэ дээрөө бид нар бол нэлээх боловсрлоороо дамжуулж бол харилцагч нартай болох ёстой гэж хараад идэв. Тэгэхээр энд бол энэ холбооны үүрэг бол маш өндөр. За яагаад тэгэхээр одоо бол нэг гоё юм бид нар өнөөдөр ч гэсэн энэ подкаст маань одоо YouTube-ээр гарах бах тийм ээ. За тэгэхээр энэ маань өөр айгүй том юм боломж бололцоо байгаа тийм. За дээрэс нь энэ олон нийтийн сүлжээний хэрэгслүүд байгаа тийм. За энэгээрээ бид нар ингээд боловсрлыг бас ингээд өгөх боломжтой байгаа тийм. Олон нийтэд одоо боловсрол олгох мэдлэг өгөх гэж ярьж байна. Одоо сүүлийн үед бид нар PR гэдэг нэрлэн яригадаад байгаа тийм. Тэгэхээр энэ бол холбоодын одоо хийх одоо ажлын нэг хэсэг юм шиг байна. Тэг яг энэ нийгэмд ойлгуулах, төр захааны байгууллагынд ойлгуулах. Одоо бид нар чинь нэг хурал хийдэг шүү дээ. Олон улсын жишгээр холбоодууд нь хурлаа гэж аминдаа эн чинь нөгөө суудлаа шийдвэр гаргах төвчний хүмүүс нөгөө ойлгуулах гээд байгаад байдаг. За гэтэл төр маань одоо өөрөө эргээд ингээд адилхан PR хийдэг болцоо. Тэгээд яг ингээд бид нар сонсоор ингээд
сая ингээд төр хувьшил түншилж гин үгээл асуугаад байгаа нь тэр л дээ. Маш их одоо бид нар түншилж гинэ, хамтарж гинэ л гэж яриад байдаг те. Маш их хурлуудыг хийдэг бас одоо бид нар нэг асуудал ярих гэтэл нөө төрийнх маань ирээл нээлтэн дээр нь орчууд ч юм уу ингээл гараал явцдаг те. Гэтэл нөгөө асуудлаа сонсоод яг энэ бизнес тулгарч байгаа, яг энэ эдийн засгийн одоо те органик энэ орчин нөхцөлийг бүрдүүлэхэд асуудлыг зохицоор нь хараад шийдвэрээ гаргаасаа гэдгээр нь бол бид нар ингээд холбоотуудын үүрэг бол энэ дээр айгүй чухал гэж хараад байдаг. Тэгэхээр цаашдаа яг энэ PR гэдэг маань өөрөө маш өртөгтэй болчихлоо шүү дээ. Тэгээ яг энэ одоо засаг өөрөө ингээд PR хийгээд хийх ёстой ажиллаа л хийж байгаа гэж бол бид нар ойлгож байгаа. Нөгөө талд бол яг хийж байгаа ажлыг нь харахгүй байна гэдгээр бас нэг яриад байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ хувийн хвшил буюу төрийн бас байгууллагууд засаг энэ хоёроо одоо хийх одоо энэ олон нийт рүү чиглэсэн ажлуудын ер нь хэмжээ хязгаар ямар хөө байх ёстой. Тэгээ яаж энэ балансыг барих юм. Одоо бидний дуу хоолой баг төрийг давж гарахаа боллоо шүү дээ. Тэглэн шүү дээ. Одоо ямар сэнтэй нэг компани дээр рейл нэрийг хийдэг видео мэдээ сайд усаж айг үнэтэй болоо. Тэгээд маань нэг рийч одоо 200-300 мянга болсон мөг юм уу? Тэгээ одоо нэг сарын нөгөө хөлбөрөөсөө тоон хэмжээний талбарлалц байлаа шүү дээ. Тэр чинь яг суул нэгээс нэг ах өдрөл ажил байлаа шүү дээ. Чи ингээд төрчин өөрөө үлрэлт дуурайлуудаг юм манлал үзүүлдэг ихэд тахгүй хувийн хвшилтж бай, хуу хөндөж бай тэ эсвэл төрийн албан дотор ажиллаж байгаа аппаратууд. Тэрийн масаа сүүлийн жилүүд заавал сүүлийн 6-7 жил гэж юм. Энэ жилүүд ингээ маш их хэмжээний PR хийлээ, маш их релүүд хийж нөгөө очиж хөрөх үр дүндээ очиод тэрийг хэмжиж чадаа гэж хүннэ гэдэг ингээ хийгээд байгаа байхгүй. Ялангуяа сая би 14 мегадэслийг бас энэ дээрээс дурдчихмаар байгаа. Яг орооногийн хол бид нар байгуулсан. Гэтэ тэр бас дахианы шинжилгээний лаборатори хүртэл ойшлуулсан гэсэн гарсан те. За трейлер одоо жишээ болсон. Тэгээд тэр дахианы 24 сар 5 сар юм уу. Тэгээд тэрийг хийгээд манайх нүүрсний хэмжээнээс сүртэй нэмэгдгүүл юм л л дээ. Тэг ингээ сая өнгөрсөн жил 84 5 сая нүүрс экспортлсон одоо энэ жил тэр хэмжээгээ тавьсан байгаа болж хэмжээ дээр хөл юм лээ. Тэгтээ бол үнэн. Тэгээд манай потенциал ингээд тулж чадах шиг байгаа. Тэгэхээр ингээд одоо ингээл ингэж олдсож би одоо хил холболт байгууллаа. Одоо манай 84 5 сая 120 сая тонн хүрнэ. Тэр чи би за 30 сая өрчин 100 3 тэрбум орж ирэх юм байна. Манай валютын саунд юм байна. Үчиг ажиллаж төлөлөө шүү дээ. За ингээд валют ажиг байна. Одоо жишээл манай компани дээр ч тийм хөөнөр болсон. За би доллар дөрөнгө орлоод үрг гэхээр за нэг 2 жилээр 3 тэрбум нэмэлт төхөөс рүү орох юм байна. За доллар валют яад юм аа ингэ чинь ажиллаж төлөх гэдэг байгаа байхгүй. Гэтэл ингээ болоогүй юм болсон юм дээрээ ингээ PR дэглэм. Би ч өөрөө тэр PR чинь нэг хохирч нь болоод намайг дагаад хийдэг хохирч бол тийм төлөвлөлттэй те. Хамгийн багтаа манай гэр бүлийн чинь хүн ч юм уу. Манай ээж ах ч юм уу энэ чинь намайг дагаад орох байхгүй. Тэгэхээр энэ чинь ингээл буруутч. Тэгэхээр яг мэдээ зүв юм а таниулах хэрэгтэй зүв шүү дээ. Тэр чинь би ийм хой санаад чинь ингээд олон одоо хэмжиж чадахгүй юм гээ. Одоо хэмжсэн юм шиг яриад ингээд том юм яриа. Тэр 14 мегадэс шүү манай дотоодын нийт төлөвлөлийн 3 дахин дабл хэмжээний юм байсан шүү дээ. 300 ихтэй 84 гэсэн үг. Гэхдээ чи хаас болох юм. Нэг бол зээл, нэг бол татвар, нэг бол гадаад дөрөнгө оруулж та. Манай бас ч гадаад дөрөнгө оруулалтаа соригдсан байгаа шүү дээ. Одоогоор. Тэгэхээр чи нөгөө хоёр нөхгүй. Тэгээ зээл гэхээр одоо манай 35 6 тэрбум долларын манай дотоодын төлөвийн 150% баггүй. Энийгээ дахиад нэмэх гээд шүү дээ. Гэтэл манай Монгол улсын төгрөгч нөгөө нэг 90 гараад үнцний нөгөө мөнгө байхгүй. Төгрөгөө аваад бид нар яваа авч чаддгүй шүү дээ. Доллар юм уу, евро авч чи бүүн проблем байхгүй. Тэгээ PR-ийн гол зайлаас нэг мэдээж хард иргэд болохгүй юм болж байгаа юм шиг яриад байдаг. Худлаа амиг үний юм шиг яриад байдаг. Тэгээ энэ нөө төрн ингээд тэгэхээр хувь төсгөөс ингээд дагаад байгаа байхгүй. Тэрийнхэн дээр их гад. Тэгээ одоо үедгүй тийч гайгүй болох л хэлээ. Тэгээ миний бодлоор бол энэ хиний их хөцгөлийн хэлсээр энэ хэмжиж чадахгүй байхад тийм. За одоо зарим гişүүд маань ч гэсэн улсын их хурлыг яриад энэ төлөвлөж чадахгүй бол хэмжиж чадахгүй бол одоо хийж чадахгүй ч юм уу. Яа тэгэхээр энэ одоо энэ 126 гишүүн бол Монгол улсыг муухай олно гэж боддог нэг ч хүн байхгүй. За мэдээж хэрэг. Гэтэл нөгөө юу дутаад энэ вөхлөр манай тэр өнөөдөр яг энэ хэмжигдэх хүн. За хувийн компани дээр бол жишээлх юм бол ажлыг дандаа хэмжиж идэг. За хамгийн наазах нэхэд л тухайн тайлант үеийн төгсгөл ашиг алдагдал гэдэг юм байна уугүй юу гэдгийг л ярина. Хэрвээ алдагдaltaй байгаа бол өөрийн өрөнгөө идэл тэр компани маань угсаал дампуурал алга болчихдээ. Гэтэл төр маань өөрийн өрөнгөө идээд алга болно гэж байхгүй учраас байгаа л юм. Нөгөө хэмжихгүй тэгээд байгаа л идэг нэг юм зовлон байгаад. Энийг ууг нь ингээд хэмждэг болгоод нэг юм тоон үзүүлэлтэнд оруулж чаддаг бол тэрнийхээ хойноос хөөцөлдвөл энэ улс төрчид маань ч гэсэн өөрөө өөрсөнтэйгөө ноцолтоод авах биш нэг асуудалтай ноцолтоод илүү амар болох юм болов уу гэж хараад байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор энэ өөр аюу юм субъектив юм руу орчхоор л ерөөсөө чи бий болоод аливаа юм ч угаасаа л тэгдэж ш нөгөө харилцаа ч гэсэн чи надад одоо үнэхээр хайртай юу гэхлээр эн чи хэмжиж болохгүй юм байхгүй.
одоо хайр сэтгэлээс бусдын хэмжинэ гэдэг чил гол нь тэр байхгүй. Тэгэхээр хэмжиж болохгүй юмыг бол ярьдгүй. Зөвхөн хэмжиж болох хэмжигдэхүүнээрээ л ярьдаг болоод сурчих юм бол ууг нь их хэрэгтэй. За хамгийн наазах нь ихэд бид нар зөвхөн даатгалын салбар дээр ихэд нэвчлэл маань өөр ямар байгаа. Дэлхийд дахинд бол одоо олон улсын дундаж бол нэг 7 орчим хувь байгаад шиг байна. За манай дээр 0.6%. Нэвчил гэдэг чинь юу вэ? Нэвчил гэдэг маань дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах нөгөө даатгалын нийт Хурамж орлого ярьж байгаа байхгүй. Гэтэл энэ маань бага байгаа гэдэг чинь эрсдэл бол яг адилхан. Эрсдэл бол ер нь харьцангуй байгаа. Гэтэл тэрийг бид нар хамгаалж чадахгүй, тэрийг харж чадахгүй, мэдэрч чадахгүй гэдэг маань өөрөө эргүүлээд нөгөө тоон үзүүлэлтээр буцаж орж ирж хилээд байгаа байхгүй. Энд чинь болохгүй шүү дээ гэдгийг. За одоо энэний тод жишээ та бүхэн ирвэ санаж бол манад энэ том дуйлаантай дэлбэрэлт шатлалтууд ингээл маш их болж байдаг. Тэгээ энийг одоо урьдчилан сэргийлэх боломж байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ гол нь яаж байгаа вэ гэхээр өнөөдөр энийг хүн анзаараагүй байжгаад зовлон болсныхын дараа энийг аюух яриад эхэлж байна. Тэгээд эцсийн буруутай хэн байдгүй гэхээр ягаад чи төр үл авчдаг байхгүй. Нөгөө эзэнгүй юм чи би одоо хохирлаа хаанаас авах вэ гэхээр төрийн төрөөс гадаа явдаг. Гэтэл тэр чинь уг нь төр нь ерөө зохицуултаа гаргаж өгчөөд шилжүүлчих юм бол нөгөө хувийн хвшил рүүгээ тэгэх юм бол энэ чинь компаниуд нь очиод нөгөө захирал нь даатгалын компанийн захирал нь энэ шатчихгүй нуурчихгүй гэдэг үүдэнд нь хоноочулсан нөгөө компани ашигтай байлгаад хүний хариуцлагыг авцсан юм чинь тэр хүн чинь л байж таарна шүү дээ. Би яг санаж 8-9 оны нөгөө цагуугийн зах зээлийн хямралаа гэл олон нөрлөд макууд нилээ ингээд дуйлан болж байгаа. Америкийн нөөцийн хамгийн түрүүнд AIG гэдэг даатгалын компани бэйл аут тэгээд яг тэрний асуудал магадгүй төрүүлээ гараад ирсэн гэж боддог. Гэхдээ даатгалын салбар маш чухал юм байна. Даатгалын салбарын мөнгө нь хөрөнгөний зах зээл одоо нөө та тийм уулуурхай ч юм уу бусад бүх салбар ингээд дэвшсэн байдаг болохоор хөрөнгө оруулалтын банкуудаа их л авахаас илүү шууд даатгалын зах зээлд мөнгө өгчсэн байхгүй. Гэр эдэн доктор жингууд нөө сайн зах зээл нарийн докторчаад ийж тэр энэ манайх нөө бас даатгалын зах зээл маш чухал гэдгийг бас хаана дээр дарааш ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр яг сайн нөгөө хэмжиж чадахгүй гэдэг дээр бид хэд ингээд бодохоор 90 оноос хойш ер нь 35 жилийн хугацаанд манай улс төр өөрөө 500 орчим бодлогын баримтчиг гаргасан билээ. Урт болон дунд хугацааны гээл тий. Гэхдээ яг тэр бүгдийг ингээд шүүгээд үзэхэд ерөөс яг хэмжээгүй юм билээ. Тэгэл нөгөө нэг засаг гарч ирээл дараагийн засгийнхаа шууд ингээд урт засгийнхаа үүсгээл дахиад шинэ бодлого гаргаад ирдэг тий. Гэтэл нөгөө олон улсад ч одоо энэ алсын хараа 20 50 одоо 20 30 гээл тий. 50-аад байгаа ч нөгөө богино хугацааны бодлогын баримтчигтэр байнга нөө ревю хянаад ингээд явж идэг. За энэ нь ямар одоо хүчин зүйлээс шалтгаалаад хэрэгжихгүй байгаа. Ягаад хаана алдаа байгаа даа гэдэг богино одоо хугацаанд бодлоод нөгөө урт хугацааныхаа зорилго руугаа ингээд тэмүүлээ явж идэг. Тэгэхээр нөгөө хэмжих гэдэг маань өөр аюу чухлал үзүүлэлт юм байлээ л дээ. Тэгээ бид бас энэ дээр өнгөрсөн жил яг хийж нэг юм юу прогноз юу ревю хийж харж ирсэн өөрсдөө тэрэ. Тэгээ түрүүн та сая хэллээ шүү дээ. Одоо гадаадын хөрөнгө оруулалт бол худлаа олчлоо гэд тэ. Яг манай салбар дээр ч одоо гадаадын хөрөнгө оруулалтын 70% явж байгаа шүү дээ. Одоо ингээд оюутлогоо цэцлэх чинь гүний урхаа дээр сүүлийн хэдэн жил нэлээ энэ тоог өндөр байдлахад үүрэгтэйсэн. Оюутлогоо одоо эх жилээс гүний урхаа битэн боол дуусаад за энэ онтрын маргаанч гэдэг бас үргэлжилчлээ шиг байна тий. Тэгэхээр ингээд хөрөнгө оруулалт бол дотоод одоо орж ирсэн хөрөнгө оруулалт бол нэлээд буурна тий. Тэгээ яагаад та гадаадын хөрөнгө оруулалт одоо худлаа олчлоо гэж хэлв. За дотоод хөрөнгө оруулагч нарын манаас өнөөдрийн нөхцөл байдал ямар байна гэж харж байна. Бид тэрхүү гаднаас эхлээ одоо байгаа эдийг манай төсөгч ингээд байгаа усуд гаднаас хүн итгэхүү. Одоо хид хид хөрөнгө оруулагч хид хид хүмүүст уулзаад ингээ яриач чад тэр нэг юм л гэдэг. Хүмүүс чинь нөгөө нэг бичиг цаас хэсэлээ зүгээр нэг ширээний ард сууж байгаад ячдаг хүмүүс байхгүй. Одоо уулахаа ч юм уу эсвэл өөр салбарын асуудал. За чи орсноо яасан гэж байна. Ямар нэг юм болов уу гэж нөгөө чинь нэг л муу юм билэнгууд тэгээ хайчдаг те. Монгол бол зөвхөн ганцхан хөрөнгө оруулах газар биш шүү дээ. Өчнөн улсуудын сонголт байгаа шүү дээ. За нэгт хоёр тал гэдэг нь одоо бидний шиг гадаад хөрөнгө оруулалт маш их хэмжээгээр татахгүй бидний одоо юу гэдэг валютанчлаа тарчиж валютанч улам дараад байна. Яа би нэг хэд түүний тоо орж одоо ойлгож 2008 он гэрэн цугдаад 9-11 он маш хэмжээний хөрөнгө оруулалт бид чинь 11-12 бүр нэг эдэрчээсэн тийм бүр юм идэдсэн. Залууч тэр залууч өөр асууж гэсэн гоё байсан. Би мэддээдсэн. Тэгээ тэр үед манай арилжааны банкуудын актив нэг 5-6 тэрбум доллар байсан юм дээ. Тэгэхээр тэр үеийн одоо юу гэдэг 8-12 онд оюутлогоос бараг 2-3 тэрбум доллар өчсөн байхгүй. Одоо манай арилжааны банкуудын активны 14-5 бараг 20 төгсөж байгаа байхгүй тэрбум доллар. Яг тэгээ хацал үзэл бид нар дахиад 10 тэрбум доллар татчих 11-12-ийн мэдрэмж авах юм шиг байхгүй. Эдгээр чи маш их мөнгө шүү дээ. Орооноос чи нэг тэрбум эдэн зүүн 1.5 тэрбум гэдэг шүү. Гэтэл дахиад 10 хэмжээний орооно татчих бид нар нэг тийм мэдрэмжийг дахиад авах юм байна л да.
Тэгэхээр бид гадаад хөрөнгө оруулалт за ер нь хударчлаа тий ер нь хударчлаа. Тэгвэл бид яхан эхлээд дотоод байга хөрөнгө оруулагч хайрлцъя. Тэр эднэ гадагш экспортын орлогын хэмжээ сан хүлээж авъя. Одоо энэ дээр бид нар нэмэх бид нар сая байлгийн сан гээл хууль өнгөрсөн оны 4 сард баталсан. Тэр нь өмнө байсан хууль гээл ирээдүйн сангийн хууль мэл гээл тэр яг хад тэшнэр баталсан бол PR хийсэн шүү дээ. Нөгөө PR хийсэн шинэ нөхгүй. Өмнөх хэрэгжүүлж чадаагүй мийгээ би шинээр ишлээ гэж өнгөрч PR-цсан. Гэтэл өмнө гэрн байсан тэрийг ерөөсөө хэрэгжүүлж чадаагүй л байхгүй. Тэгээ манай нөгөө тэр байлгийн сан бол ер нь би хувьдаа зөвлөж боддог. Энэ одоо Сингапурын Темасыг, Сауди Арамко одоо бүгд байгаа ш. Тэр эдийн манай байлгийн сангийн гол ялгаа нь тэрэд нөгөө олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт гэдэг. Дотоод зах зээл, гадаад зах зээл. Одоо Норвегийн санхүүж өсгөөд манайх тий. тараад гэхгүй. Сая 12 сард ялаа ингээл устж явах гэдэг юм шууд тараасан шүү дээ. Тэр чинь компани хуулиар зэрсэн шүү дээ. Компани тухайн хуулиараа одоо юу гэдэг санхүүгийн гарсан шүү 45 оны дотор зарлаа гэдэг. 2 сарын 10-наас хойш зарлах хэрэгтэй байсан шүү дээ. Ингээл дээр нь ингээд хуулиад дөрмөж шилжүүлэхээр доод лидэн тэгэл бууж байна шүү дээ. Тэгээсээ цагаан сарын өмнө дахианыг тараалаа. Цагаан сарын дараа одоо жоо мөнгө муудсан байж магадгүй гэсэн үе яасан дахианыг тараалаа. Бид ингээ байнга тарааж байгаа. Уг нөгөө тэр мөнгөөрөө дилээ одоо топ зооч хүн гэж байгаа шүү дээ. Тэр эдээ өгөнд хямдхан хөөсөр өгөөд ялангуяа магадгүй экспорт чиглэсэндээ өвөө ингээ явах юм бол эн чинь нөгөө snowball effect гэж байдаг шүү дээ. Ингээ байнга томорч дээ. Ялангуяа санхүүгийн салбарт ингээ явцсан бол бас өөр тохиосмоо. Гэтэ яг бид нар нөгөө юу яагүй тампурчаа юу яагүй мууч Аргентин шиг арай болчихоогүй байна. Гэтэ Аргентин бол маш ойрхон юм байл дээ. Зүгээр би сая юм уншаа судалж байгаа. Зүгээр юу яагүй л одоо юу гэдэг төрөө их сонгоцох хэрэгтэй байна. Цацторын дарамтаж явах хэрэгтэй харахтай төрийн өмчт компаниудаа яах хэрэгтэй байна. Одоо хувьд гарах хэрэгтэй байна. Тэгээд маш том реформ шинжтэй юм бол яг одоо энэ шин засагч бүдэж дүмээ өмшөөнөр аль яах юм бэ яахгүй байна. Гэхдээ одоо бид нар сонгуулийн амлалтуудыг мартаагүй шүү дээ. Нэг жил л болж шүү дээ. Тэ нэг жилийн өмнө өгчсэн амлалтууд бол яг л саяны таны хэлсэн байсан шүү дээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ, 14 мегатс хэрэгжүүлнэ, татварын дарамтыг багасгах, төрийн одоо өмчт компаниудыг хувьчилж үр ашигтай болгоно, төр одоо хувийн хвшилтэйгээ өрсөлдөхгүй гэл тэ. Төрийн бус байгууллагуудын одоо үүрэг юу байх юм бэ те бид бол яг нөгөө жинхэнэ бизнес эрхэлж байгаа яг энэ саяны хүндрэллүүд дундуур явж байгаа хүмүүсийг одоо төлөөлж байгаа шүү дээ. Өнөөдөр таны хэлбэр яг л үнэн гадны битгий хэлдэ дотоодын хөрөнгө оруулагч нар хүртэл үйл ажиллагаа явуулахад бол маш хүндрэлтэй баа бид нар одоо сүүлийн хэдэн жил бол тасралтгүй харж шүү дээ. Нэг нэгээр нь дайрдаг те худал мэдээллийг нөгөө сошиал дээр их түгээж олон нийтэд буруу ташаа ойлголт өгж байгаа дараа нь ингээд хуулийн одоо хүрээнд хүчээр одоо зарим төслүүдийг авах барих асуудлууд хүртэл ингээд яригдэж шүү дээ. Тэгэхээр яг л нөгөө гадны хөрөнгө оруулагч нар тийм л юм билээ л дээ. Яваал үзэхээр нөгөө дотор байгаа хөрөнгө оруулагчдаас айгүйх асуудаг тий. Танах нөхцөл байдал хэрэг үйл ажиллагаа нь явж гинүү л гээл тий. Тэгээ явахгүй бол окей за дараагийн нөгөө чиглэл рүү явъя тийш явъя гэдэг сонголт их байгаа учраас тэгэхээр яг энэ нөхцөл байдал дээр одоо төрийн бус байгууллагууд бид нар одоо яг хэрхэн ажиллах хэрэгтэй юм бэ? Одоо нөгөө бид хэд яриад байгаа хамтрал нэгдэл маань одоо ямар үүрэгтэй байх юм болоо? Нэг бас зэрэг үү. Гэхдээ энэ ер нь дуу хоолойгоо нэгтгэж явах хэрэгтэй. Одоо төрийн бас байгууллагын за мэрэгжлийн одоо энэ холбоодуудыг хийх ёстой нэг чухал ажил юу гэхээр төрийн боловсрол гэж хэлсэн. Судалгаагаа хийгээд энэ бодлого боловсруулж байгаа хүмүүст өгж явах ёстой. Энэ салбар чи яг яах гээд байгаа юм. Тэгээ олон улсад ер нь яг яадیں۔ Тэгээд бид нар энэ бодлогын өөрчлөлтийг та нараар хийлгэснээр эргүүлээд энэ улсад энэ ард иргэд маань яг ямар нөлөөлөл үзүүлэх юм гэдгээ танилцуулж авахгүй бол тэр хүмүүс ч бас ингээд бүхнийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр бололцоог нь олгох юм бол тэгээд ингээд ойрхон дуу хоолойгоо хүргэж явах юм бол магадгүй нэг шийдвэр дээр алдаа гаргахгүй. За нөгөө вакуум жин гэж яриад дээ шүү дээ. Хүн чинь ажиллаа аваад өрөөндөө суугаад ивэл тэр чинь амьдралаас тасраад тэр нэг вакуум орчиндөө хүссэн мэдээг нь сонсоол ахлаар хүн чинь вакуумд ороод тэгэл явчтэй. Энэ бол ерөөсөө хүний байгалийн ганц нэг том зовлон. Үүнээс энэ салбарын хүмүүс нь орж ирээд мэдээлэл өгөөд ингээ яваад ах юм бол одоо тэр тусмаа нэгдэж хэрэг өгч чадвал энэ бол бүр маш хүчтэй мессеж чинь. За энэ салбарууд бид нар цуг бодож байгаад ингэж шийдвэр гаргаж байна. Та нар энэ дээр ингээ дэмжиж гэх юм бол энэ аюу өөр сонсогдох болно. За яагаад тэгэхээр та бүхэн одоо энэ хөрөнгийн зах даатгал уул уурхай бид нар бүгдээрээ хоорондоо холбоотой. Газрын төс импортлогчдоос нэмэгдсэн байгаа. Тий. Бид нар бүгдээрээ холбоотой. Яагаад тэгэхээр эцсийн дүндээ бол энэ чинь бизнесийн харилцаа гэдэг юм угаасаа явж л байдаг. Хөрөнгийн зах руу хөрөнгө оруулагч нь хийн даатгалын компаниуд байх ёстой. Хөрөнгийн захаас хэн мөнгө босгох ёстой. Импортлогч нар, үйлдвэрлэгч нар мөнгө босгох ёстой. Чигт мөнгө энэ бүгдээрээ холбоотой учраас нийтлэг эрх ашиг хамгаалаад тэр дуу хоолойгоо хүргэх ёстой. Гэхдээ тэрийг одоо энэ өмнөх 30 жил магадгүй ингээд хувийн юм гуйж байгаа юм шиг ярьдаг биш. Нийтийн имийг яг л нийтийн хэлбэрээр л гуйж чаддаг.
хэлж чаддаг. Тооцоодоо судалгаатай. За энэ орлогын албан татвар дээр ийм юм өөрчлөгдснөөрөө энэ компаниуд чинь ийм чадвартай болоод цаашдаа энэ улсад ийм баялагийг бол бүтээж гинэ гэдгийг ингээд маш тодорхой хэлж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор өнөөдөр ямар асуудал үүсдэг вэ гэхээр бид нар ингээд тухайн салбарын нэг ингээд хууль ярихаар одоо орлогын төсөв бүрдүүлэлтэн дээр нь тэр нь хэдэн хувиар тусчхал гэл ингээд нөгөө сайд дараа нар маань санаа зовоод эхэлдэг. Гэтэл заримдаа тэр хуулинд бид нар өөрчлөлт оруулснараа нэг 5-10 жил тэр салбарыг боожих болцоог нь олгоод эргүүлээ тэр нь боожчихороо магадгүй энэ эдийн засгт маш том юм хөлөгч хүч болох болцоотой бол нэгдийг юусэн анзаардгүй, мэддэггүй. За тэр маань эргүүлээд яг 35 жилийн хувийн өмчийн харилцаатай байгааг юм бас зовлон байж магадгүй. Энэ татвар гэсэн би бас энэ юм гэж гээд энэ нөгөө манайх шиг банкны хоёр шатал тогтолцоо 90 онд үүссэн хойш нөгөө хадгаламжийн хүнээс татвар авахгүй явж байгаад 2017 оны 5 сараас авч гисэн байхгүй. Тэгээ ер нь бол бараг л хэдэн жил юм 27-8 жил ингээд банкны системийг төрсөн маань шууд бус эсвэл дээр ингээд дэмжиж явцсан. Манай банкны систем чинь сайн шүү дээ. Яг зээлийн хүн өндөр болгосон. Бусдаар сайн байхгүй. Технологи сайн, security сайн, үйлчлэгээ сайтай. Баруун төвчөөс ийм үйлчлэг авч чаддгүй шүү дээ. чинь байцаатай цанин байгаад идэв шүү дээ. Манай банк бол тэгээ яг ингээд хөрөнгөний цэцэл ингээд хайцсан байхгүй. Нөгөө цэгэр ягаан тасмар гэж нэг яваал. Тэгээ хайж хийж байж чаа. Сая сүүл нэг 2011 12 12 арай нэг гайг болоод сүүлийн 3 тавлаа маань сайн 21 оноос эхлээд гайг болсон байхгүй. Тэгээ түрүү яг мос зөвхөлилдэг шиг. Одоо манай төсөв бүрдүүлэлтэнд хамгийн том үүрэг гүйцэтгэж чам аж ахуйн нэгж орлогын дотор байгаах, нийгмийн даатгал байгаах, нийгмийн даатгалчнаас төсөв бүрдүүлж байгаа тий. Тэгээд нөөд байгаах. Амнаад одоо юу гэдэг нь гайлын дотор гинж явж иж байгаа манай хөрөнгөний зах зээлийн нэг жоохон бондын хүүгийн орлогоос татвар авсан нэг айгүй бага байдаг байхгүй. Жилд нэг 40 50 тэрбум байлаа сүүлийн 3 4 жилийн хараад. Тэгээд 40 50 тэрбум чинь юу одоо ярьчаад дүнгийн сайн их жоохон сонсож байгаа. Гэтэл ингээ хөрөнгөний зах зээлээсээ хөрөнгө оруулж байгаа тэр хөрөнгө оруулалтаас авч байгаа орлогоос нь тодорхой хэмжээнд түрээсэлсэн 3-5 жилийн хугацаанд жилэлд үзчихвэл одоо энэ банк системтэй ч үргэлжлэх юм том зах зээл бий болох гэдэг байгаа байхгүй. Тэгвэл аж ахуйн нэгж одоо банкнд очивол банкны аманд орж штэ. Тэгэл нэг жилийн хэдэн хувьтай 14-5% зээлэл тэгэл ингээл уучралдаг. Гэтэл тэр дахиад өөр сонголт очивол арчны банкуд чинь нийж ярих гэдэг чинь нөхөр хөдөлдөг. Энэ чинь хүч наана зэлийн үгээ явахгүй болж байгаа юм бол хоёрж байгаа юм биш үү? Наадад хөрөнгө зэслэр болж байгаа. Одоо арчны банкуд чинь бөмбөг тоглох аж ахуйн нэгж харилцаж сайн. Ингээл орс. Гэтэл ажид нэг дахиад нэг хөрөнгөний зэслэгээний юм үүсчих юм бол дундын зурчлал юм ирэнд орж одоо жишээлбэл Америк компанид маркет гэдэг юм хинж идэж шунгалаач гэдэг юм ямар нэгэн компанид шууд бондыг худалдаж аваад инфляциас банкны хадгаламжийн үнээс өндөр байхгүй тэр чинь ийм боломжийг ингээ үүсгэх явчих юм бол хоорондоо өрсөлдөд тэгэхээр өрсөлдөө ямар ч нэг зөв юм хэлж идэх сайдаа өрсөлдөө хуугнийж бай төрөйж компаниж бай те дандаа зөв юм хэлдэг хоорондоо өс. Тэг бас тэнд дээр бас нэмэлт хийсэн юм санаа байна. Зөв тэгээ бид эдийн яг нөө ярьж байгаа тийм нөө нэгдэл хамтрал гэдэг төрийн бас байгууллагуудын нэгдэл маань илүү одоо эдийн засгийн гол одоо ачааг үрж байгаа тийм төсвийг бүрдүүлж байгаа гол одоо төрийн бас байгууллагууд хувийн хвшлүүд маань нэгдээд одоо дуу хоолой нэгдсэн байдлаар эн чинь тусдаа эдийн засаг гэж байхгүй ч тэгэхээр бүх л тэр эдийн засагт одоо оруулж байгаа үр өгөөж нь уялдаатай. Тэгэхээр уулуурхаа нь өөрөө тулгуур салбар учраас тэндээс нөө хөрөнгөний зах зээлсээ авч идэг тийм хэрэггээд нөө даатгал за тэгэл бидний нөгөө түүхийд авч байгаа чинь шатгуун одоо импортлогч ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ эдийн засгийн одоо гол салбарууд манаас нэгдсэн нэгдмэл дуу хоолой хүргэдэг. За энэ төсөв бүрдүүлэлтэн дээр бид нар одоо хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг те. Эргээгээд бас энэ дээрээ бид нар нөгөө хяналтаа тавьдаг. Одоо хит үргэлжлэн төсөв нөгөө данхарт одоо төр гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр энийг бас бид нар яаж одоо үр өгөөчтэй болох уу гэдэг дээр нь илүү одоо чиглэсэн. Тэгээ энэ нь бол мэдээж цаад урт хугацааны зорилго нь бол нийгэм эдийн засагт оруулж байгаа үр өгөөжийг илүү одоо өгөөжийг илүү өндөр болгох дээр бол чиглэж ажилланаа гэж одоо бас өнөөдөр хэдүүлээ үзэгчдтэй хүргэчээ те. За эдийн засгийн хувьд бол мэдээж маш олон саад татварууд байна те. Тэгэхээр бид нар одоо цаашдаа яг нэгдлийн хүрээнд бас яг энэ саяны энэ ярьсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр бас бид нар ямар одоо үр өгөөжтэй те үйл ажиллагаануудыг бид нар эхлүүлэх боломжтой юм бэ. Тэгээ энэ дээр бид нар төртөөгөө яг яаж хамтралыг бий болгох вэ? Яг жинхэнэ хамтрал те. Тэгэхээр нөгөө ялангуяа одоо бидний төрийн бас байгууллагуудын төлөвшсийг бас эхлүүлье гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо яг хамтралыг бид нар яг ямар хамтралыг хүсэж байгаа юм бэ? Ер нь төрийн бас байгууллага. Ер нь бол би бол нөгөө хамгийн том алгаа яриа төсөв гэж хараад байгаа. Төсөв дээрээ ингээд товын хөвшлийн дуу хоолойг сонсоод алдаа оногийн төлөвлөлтөөс эхлээд тэгээ сайн нэг би нэг хүнтэй уулзаа ярьж ирсэн чинь энэ Монгол улс энэ улсын эдийн засгийн зээлийн хүч ер нь нөлөөтэй юм гээд би тэгээж хийх гээд тэгээ судалгаа судалгдсан байдаг судалгаа гэдэг нь шүү дээ.
Тэр хийсэн чинь их нөлөө байхгүй мэ. Тэгээ төсөө ямар байсан гэж төсөө нэг нөлөөтэй байсан. Тэгмээ тэр хүн нөө сэдвээ шүү солиод гэ төс рүү орсон байгаа байхгүй. Тэр нөө хувийн хвшлийн одоо дуу хоолой ихлэ төсөө дээр жоох очоод дараа нь одоо байгаа ч юм уу ирээдүйд явах гэж байгаа тэр хууль дүрм журмуудыг айгүй саналаа өгсөн юм санагдсан. Тэгвэл Монгол улс бас гайгүй л дээ шүү дээ би үүдэж хараад байдаг. Тэр хууль нь гол хэрэгжилтэндээ айгүй муу байдаг байхгүй. Тэр хуулийг дааж байгаа журмын хэрэгжилт нь бас айгүй муу байдаг. Энд дэр нэг сая жишээлхэд сая нөө санхүүгийн болохоор банк усуудаар нэлээд их юу илэн шүү дээ. Зохицуулт хийлээ нөө зээлийн хүмүүс шүндүрээ бид нар өөрөө орон зээлийн оронд ирээд маань амьдж байна. Тэгээ сая нөө зээл үндгийн ярьцаг 40 тавьсан. Санаа нөгчий зээл авч байгаа бол 40% нь өөрөөсөө өгөөрэй. 60% зээлж болно шүү гэсэн байхгүй. Гэтэл ингээд таагаад ингээд цоошлон явахаа хараад үзээрэй. Банк усууд 20% урьдчилгаатай зээл өгöd байгаа хэвээр. Жингээл тэр журмаа төрчих жоох байхгүй. Одоо энийг хэрэгжүүлэлтэй тий. Ингээд маш гоё цагаан дээр цаасан дээр ингээд бичдэг хэрэгждэг. Одоо 20% тэрнээсээ бас нэг 10 марга олцсон байгаа маа. Тэгтээ энэ зах зээлийн зөвшөөрөл өрсөлдөд яваад байгаа. Гэхдээ энэ чинь тоглоомын дүн тодорхой хэвээр шүү дээ. 40 байхад яагаад ингээд байгаа. 20 урьдчилгаа 20% төлөө 80% зээлээд байгаа. Яг эргээд нэг ууд танаас хэлбэрээр ингээд ууд ухаа гэдэг юм бол сайхан лиценз авдаг. Яг ажиллаа гэхэд нутгийн инженер ирдэг те. Ах нар дүүнэр ирж зовоодог. Тэр эдтэй тэрсэлтчээр одоо бүр ингээд гад дээр тосног гэдэг. Тэгвэл энэ төр ингээд лицензийн нэг ажил гэж бод энэ хамгаалалтаа тусцад та тиймстэй. Гэхдээ би тэр ойлгодгүй нь яагаад ингэж идэв. Тэр ингээд төр ингээд хөрнгийн захалж байна. Уулгааж байна, даатгалж байна. Тэгээд тэр бүгд зах зээл рүү орцдог юм байна. Би чадна л гэж яваад идэв л шүү дээ. Тэг чадахгүй байгаа нь одоо. Тэгээ харагдаад байгаа юм шиг одоо тэг болохгүй юм шиг тий. Даатгалын салбар маань яг сүүлийн хэдэн жил бол алдагдaltaй ажиллаж байгаа. Яг даатгалынхаа үйл ажиллагаан дээрээс бол тэр нь юу вэ гэхээр сая инх хот захирлын хураамж авчаад тэгээд даатгалын бизнес маань өөрөө яг л сангийн бизнес. Мөнгө хөрөмтлүүлчихэд мөнгө хурааж авчаад хин нэгэнд зовлон учрахаар тийш нэ даргаал өгдөг. Тэр хооронд энийг одоо энэ хөрөнгөний зах нь вэ нүү банкнд вэ нүү байршуулад явдаг. Ийм эрсдэлгүйгээр гол асуудал нь одоо яаж ийнү гэхээр бидний нэг хууль баталчаад тэгээд тэрийг нөгөө хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр ерөөсөө механизм байдаг. Одоо энийг бид нар энэ шин даатгалын хуулийн дээр бол нэлээх тусгаж өгөх гэж ажиллаад байгаа. За энэ маань өөрөө эргүүлээд зүгээр миний бодлоор энэ бусад салбаруудад ч их сайн юу сургамж болох гэж хараад байгаа. За яагаад тэгэхээр одоо нөгөө хууль батлаад хууль ширээний нүдэнд хийгээл хаагдчихдаг. Тэгээд хэрэгжилтийн хямдаг юм байхгүй. Тэгснэ гинт санахаараа энэ яасан бэлээ гэл ингэдэг. Яг л түрүүн би хэлсэн тэр өргөх машин механизм одоо энэ крануудтай адилхан. Байгаад идэг энийг жил болго шалгах хэвээр. Гэтэл тэрийг шалгахын тулд 365 хоног хэдэн хүн бийж шалгах вэ гэдэг чинь сонин. Уг нь бол тэрийг зүгээр хувийн хвшил тэрийг одоо даатгалын компани сертификатжуулна гэдгийг даатгач нь хичвэл төр юуг шалгах вэ гэхээр систем дээр даатгуулаагүй байгаа нь хэдвэ гэдэг байхгүй. Энэ чинь нөгөө харах өнцгөр шал нөгөө өнцгөөс болж байгаа байхгүй. 4000-аас даатгуулаагүй 200 гэвэл одоо нөгөө 200 дээр очиж шалгах гэдэг шүү дээ. Энэ яагаад энэ 200 хинч авахгүй юм бэ гэдэг чинь асуудал байхгүй. Зүгээр хэвээ ажиллаж байгаа дээр бол даатгалын компаниуд нь бужинжчод алдцаал нөгөө тэгж авчихна. Тэр үлдсэн 200 ч юм уу одоо 100 ч юм уу тэрийг гайхах байхгүй. За тэн дээр очиж нөгөө магадгүй 4-5 шалгалтаа хийгээд за энэ үнэхээр зэвэрсэн, үнэхээр ашиглах боломжгүй юм байна. Энийг ахтал гэдэг юм шийдв. Тэн дээр төр хэрн шийдвэр гаргаж болж байгаа байхгүй. Иймэрхүү юмнууд дээр л бид нар анханасаа энэ хууль санаачлаад явж ин баталж байгаа энэ бодлого боловсруулж байгаа хүмүүстэй мэрэгжлийн холбоот нь яг энэ мэрэгжлийн санал зөвлөгөөг л өгсөн. Энийг холбоол хэцүү юм биш шүү. Бид нар сайн нэг бас татрын багцуул дээр ингээд саналаа өгөхгүй бол бүр анхны ажлын хэсэг байгууллагад нь л уулзч уучраад саналаа өгөөл бичээр өгөөл одоо тэр манай санал бичээр хаанч байгаа ямар дараа зэргийн одоо шүүгэн нэг төрөлдөг шиг хадгалж байгаа бүүм. Энд чинь эргэх холбоо байх хэрэгтэй байхгүй. Манай саналыг авлаа. Аль нь тусаагүй яагаад гэсэн энэ хариу өгчлөлт эсвэл амаар өгөх хэрэгтэй байхгүй. Ингээл алгуулч. Тэгээд дараа зэргийн үүсэхэл наануу цаанаа байхгүй. Ерөөсөө ба. Одоо тэгэхээр бид нар яг нэг буучгүй гэдэг шиг тэгэл чадлаараа ингээл хүрэх хэрэгтэй газараа уулзах хэрэгтэй хүмүүстэй уулзаа саналаа бичгээр цаасаа албан байдлаар ингээ өгөөл яваад байт. Тэгэхээр ганц тул нь тэр хэцүү бил. Танаа наад сандалчин эргүүлээд одоо уул урхаа ч тийм үү тий даатгалч тийм энэ чи яаж нөлөөлөх үү гэдэг чинь дам нөлөөтэй байхгүй юу? Маш том нөлөөтэй. Тэгэхээр дам нөлөөтэй. Тэгэхээр энэ дээр бид нар ерөнхийдөө санал дуулаагаа нэгтгэхэд явах нь бол илүү чухал юм уу гэж харагдаад байгаа. Үүнээс одоо юу гэдэг гишүүдтэй ажиллах, гишүүдээ сургах ч тийм үү, тэр сонгуульд ажиллаа хийх ч тийм үү, тэр бол тусдаа асуудал. Нөгөө бодлогын хувьд ингэж нэгдэг байх гэдэг маань яг нэг иймэрхүү юм дээр орж ирээд байгаа шүү. Яг өнөө одоо нөгөө
хувийн хөгжлөөс саналаа авсан гэл те бидраас ч баахан цаас үйлдвэрлүүлдэг шүү дээ. Бид нар ч одоо нэг дарга гарч ирээл за тэрэн дээр саналаа өг. За тийм судалгааны ажил хийгээл өг гэдэг ингээл хийгээл явдаг. Баахан судалгааны ажиллаа нүүдэн судлаачдаараа хийлгээл төсөн мөнгөнд гаргаал те за дахиад авчиж өгөөл яг л нөгөө дараагийн дарга гэтэл дахиад нөгөөтг нь өөрчлөгч. Ингээ энэ процесс бол ингээл байнга л явж байгаа л да. Тэгэхээр яг хоо бид хэд нөгөө эдийн засаг гэдэг нэг том одоо зураг харж байгаа л тэндээс яг нөгөө одоо холбоо буюу салбарын одоо үүрэг оролцоо нь юу юм тэн дээр яг том зургаар нөлөө харж яг дараагийн одоо засгийн газруудад одоо шийдвэр гаргах одоо тэд гаргахад нь тусалж одоо энэ дээр бас уйггүй л ингэж ажиллаж явах хэрэгтэй юм шиг. Ялангуяа одоо яг энэ эргэх холбоотой байхтаар би бол энэ нэгдлийг нэлээд одоо идэвхтэй ажиллах болов уу гэж харж байгаа. Нөгөө саяны түрүүний одоо бид ярьдгаар нөгөө сонгуулийн мартагдсан одоо юу гэж сануулъя. Амлалтуудыг тий одоо тэрийг эргээд нэх яа. X-ийн санаад байдаг шиг байна. Тийм тэр чинь айгүй чухал юм байлээ шүү дээ. Бид нар ингээл итгэж байгаа шүү дээ. Тэрэнд чинь айгүй гой мөрөгдөлбөрөд аль аль намын дэвшүүлдэг. За хамтраад гараад ирлээ бүрийн хитгэл найдвар төрлөө тий. Гэтэл өнөөдөр одоо жил хүрхгүй дараа бид нар яг эдийн засаг ямар болцсон байна. Нөгөө томцлоод маань гаццсан тий. Дотроо ингээ үйл ойлголцолтой байгаад байдаг. Тэгэхээр яа харахгүй энийг эргээд нэгтгэг болъё. Эргээгээд нөгөө төсвийнхээ одоо бүрдүүлэгч нар нь тий төсөв одоо төлөвлөгөөс нь эхлээд саналаа оруулдаг болъё, хяналтаа тавьдаг болъё, зарцуулалт нь одоо үр дүнтэй байгаа дээр нь бас дуу хоолой ингээд хүргээд явъя гэсэн энэ одоо чиглэлээр ажиллана гэж ингээд ойлгож байгаа. За миний асуугаагүй үлдсэн асуулт байвал олцогчд маань бас ярихад бол нээлттэй байна. Нөгөө нэг ийм завшааны ашиглаад тэн зугаад ирэндээ гэдэг шиг үү? Тий шидэвтэйгээр. Зүгээр яг нөгөө одоо би нөгөө сайг төрөө муулаа төрөө жоохон ингээд нэг жоо негатив юм ярьж л та бас болж байгаа бас байгаа шүү бас тэр хэлцтэй баг. Одоо жишээл манай холбоонд дээр санхүүгийн зөвлөлт ороод байгаа хамтраад бид нар 2021 онд 9 сараас биржийн бус зах зээл гэж үүсээд энэ төр хувийн хөгжлийн хамтын шийдвэр өөрөнд бий болсон байхгүй. Одоо энэ зах зээл гэж марыг 4 ихтэй төр бассан. Гэдэг аюу боломжийн байгаа. Чаашиж бас босох гэж бодож байгаа. Гэхдээ одоо эргээ муулнаа. Одоо 21 орт юу туулж ирсэн бэ гэхээр 21 оноос бараг 15 оноос 26 жил. Бас хүний амьдрал урт хугацаа шүү дээ. Бага ангиасаа дундаа хүртэл урт хугацаа байхгүй. Ийм урт хугацаа зарцуулж ийм хэмжээнд төсөн байхгүй. Харин зүгээр хазаар хөрсөн өнөө бид нар маш гоё үршин нэг хүртээ явж байгаа. Тэгээ санаанд төрч байх хувьч айл ал талтай жоох ажилт хэрэгж байгаа. Шийдвэрээ хурдан гаргаад чадмаа чадах айлаа чадахгүй юм шүү. Тий. Ер нь тэгээд тийм л үл ямар санагцсан. Тэгэхгүй бол одоо ингэ яах гэдэг нь мэддэхгүй нөө өөгч бочрохож байгаа. Нөө хүн чинь нэг нийгмийн сойж байгаа л нэг задгадаг шүү дээ. Цаацсан түүнээс гүйж халыг цаацдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан нэг ажлын өнөөс гүйж байгаа л яах гэдэг нь мэдгүй хажаад байгаа байхгүй. Тэр чинь тэгээд маш том боломжуудыг алж идэг. Тэр үний хойно дараагийн дараа нь ч юм уу зэрэг жирээд тэр ажлыг үргэлжлүүлж шүү. Тэр үний нөлөөллийг харах үнцний ямар ч үдээ санаж байна. Тэр нэг шийдвэр гаргалт их хурдан байвал их зүгэл төрдөөч гэсэн хувьдаж. Хувь бол гайгүй төрж байгаа да. Зүг. Танд за ер нь би бол энэ манай подкастыг уулуурхан салбарын бол нэлээд төлөв үүснэ гэж би ойлгож байгаа тийм ээ. Тэгээд яг үзэж байгаа хүмүүс маань яг энэ мэрэгжлийн холбоотуудын үүрэг ролыг аюул сайн ойлгосоо л гэж би хүсэж байна. Яг л эцсийн үндэ бол одоо даатгалын салбарч бай, хөрөнгөний зах зээлч бай, уулуурхаач бай, газрын тусч бай. Энэ салбарын хүмүүсийн эрх ашиг хамгаална гэдэг маань Монголын эдийн засагта энэ чинь бүтээнж эерэг үр нөлөөллийг бид нар авчрах гад байгаа гэдгийг л аюул сайн ойлгохгүй бол үүнээс бид нар энд одоо юу гэдэг юм ямарваа нэг асуудлыг ярьлаа гэд одоо энийг хин нэгнийг одоо муулах гад ч юм уу магтахгаагүй бид нар асуудал л ярьж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг хэрвээ бид нар ингээ ард нь гарчих юм бол энэ салбар маань сайжрах юм бол эдийн засаг маань сайжирна. Эдийн засаг маань сайжрах юм бол энэ ард иргэдийн маань өрхүүдийн маань амьдрал нь өөрөө эргүүлээ сайжирна. Тэгэхээр энийг л энэ надад хамаатай шүү, энэ манай салбар шүү, энэ хүмүүс юу ярьж ийн гэдгийг л аюул сайн сонсдог байгаасай л гэж хүсэж байна. Зөв тэгээ төрийн бас байгууллагууд тэгэхээр мэдээж нөө төрийн санах хой босох те одоо харамсалтай ингээ манай засгийн газрын насжилт бол ингээл улмал багасаал байна те тэгэхээр энд яа харахгүй нөгөө салбартаа одоо урт хугацаанд оршин тогтносон төрийн бас байгууллагууд бол нөгөө салбарын санах хой болох дараагийн одоо засагт бас сануулж явах нөгөө салбарынхаа урт хугацааны доктортой байдлыг харах. За энэ нөгөө нийлээд нэгдээд явах юм бол нөгөө нийгэм эдийн засгийн одоо цааны ярьж байгаа таны те эрэг үр дүнг авчирнаа гэдэг агуулгаар нарах юм бол төрийн бас байгууллагуудын үүрэг оролцоо бол нэлээд өндөр байх одоо тэр түүхэн цаг үеийн ирсэн байна гэж ойлгож байна. Тэгээ тэр одоо хугацаанд бас яг ийм үеийн залуучууд ингээд төрийн бас байгууллагуудыг удирдах явж байгаа ажил хэрэгч байгаад бол миний зүгээс бас айгүй талхалтай хандж байгаа. Тэгээ бас энэ нэгдэл хамтрал төрийн бас байгууллагуудын нэгдэл хамтрал маань бас яг энэ цаашдын төрийн бас байгууллагуудын одоо төлөвшөлтэй ирээдүйд бол нэлээд
үнэтэй хувь нэмэр үлдээх байх. Ялангуяа одоо нөгөө төрийн бус байгууллагуудын талаарх нөгөө явцсан ойлголтууд бас байсаар л шүү дээ. Тэгэхээр энийг засаж залруулсаад нөгөө талдаас төртэйгээ яаж түншилж хамтдаа одоо үр дүнтэй ажиллаж болд юм бэ гэдгээс бид нар харуулах зорилготой. Яг саяны хэлбэр хин нэг юм уулах гэсэнгөө өнөөдрийн асуудлууд яг л ийм л байна нийгэмд. Тэгэхээр энэ дээр бас бид нар яхаарахгүй одоо бизнес эрхтгчдийн дуу хоолой нэлээд одоо хүчтэй нэгдмэл байх одоо хэрэгцээ үүссэн байна гэдгээр нь бол харж байна. За мөн бас саяны ярьдгаар одоо яг бодит ажил гэх юм бол бас 3 хөтөлбөр байна те. Энэ дээр бас бид нар нөгөө хяналтаа тавиад яг энэ орж ирж байгаа мөнгийг бас бид нар эдийн засгийн одоо яг бодит хөрөнгө оруулалтаар шингээгээд те авч үлдэх нь их чухал. Ялангуяа одоо энэ алт 3 хөтөлбөрийн хүрээнд бол саяны түрүүний миний ярьдгаар үндсэн орд дээр 90% байгаа учраас доктортой бодлого аягүй чухал. Дэмжлэг аягүй чухал те. Яг нөгөө лиценз аваад ороод ирсэн хүмүүс үйл ажиллагаа доктортой явуулах, төстөө эхлүүлэх, үргэлжлүүлэх энэ боломжоор л хангах ёстой. Тэгжиж бас энэ хөтөлбөр маань одоо амжилттай хэрэгжиж дагаад одоо уул ухаа дагсан одоо бусад салбарууд маань өөжөө хүртээд явах боломж нь бүрднэ гэдгээр одоо энэ удаагийн нэвтрүүлэг те дугаараа одоо өндөрлөе да. Тэгээд анхны маань дугаарт ирж оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн олон одоо уулзалтаар бид бүхэн хамтарч ажиллаж одоо асуудлуудаа ярьж явах хаа гэж найдаж байна. За баярлалаа. За баярлалаа.